сайн байцгаана уу? Мөнхлөнөөс угтаа тав томорил та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр Хятадын гайхалтай хайрын дүүхийг өгүүлэх Love 020 гэх киног ярьж өгөхөөр бэлдсэн байна. Луна нь энэхүү киног өсвөр насндаа үзээд маш их таалагдчихсэн Лунагийнх нь дуртай кинонуудын нэг бөгөөд үзснийхээ дараа хэд хоног догтлсон кино. За ингээд та нар маань үзэхээс өмнө лайк болон subscribe-а дараад үзснийхаа дараа өөрсдийнхөө сэтгэгдлийг комент хэсэгтэр үлдээгээрэй. Лүвэвэ гэх нэрээр онлайн тоглоом тоглодог, бусадтай хамт хайрцан, бие биентэйгээ ярилцаж ойр зүрийн зүйл хэлэлцэн, нэг баг болж хамтдаа даалгавар биелүүлэн, тоглоомоос ирсэн шагнал болгоныг хувааж авч биелүүлдэг. Тэр дунд Вэвэ охин хэсэг хүмүүстэй хамтран нэг баг болж, тоглоомныхоо даалгаврыг биелүүлэн, нэгэн мэлхийтэй ард урдаа оролцсон байрлаж байхад яг алхын даваан дээр тогон дасран Вэвэ охин яарч сандран дотор байрнаасаа өөрийнхөө кейбордыг аваад гарна. Харин тоглоомын дотор гацсан байгаа Вэвэг харсан найзууд нь хүүе ингээд тоглоомын дундуур гарчж байгаа мó гэж нөгөө мэлхийтэй үдэлсэж гарна. Харин Вэвэ маань хөөхий нэлээ яарчсан. Дугуйгаа унаад яг нэг хүм өрөх гэж байснаа. Уучлаарай би яарад явж байна гэд хамаг хурдаараа бисэний газар ороод цус нь багасчихсан байсан найзуудынхаа цусыг сэлбэж аваад одоо тэр муухай мэлхийг би алах болно гэдэл нэлээн үдэлцэж тарна. Үүнийг харахад Вэвэ нөгөө тоглоомондоо нэлээн гарамгай нэгэн бололтой. Шууд л мэлхийний арга мэхийг олон би үүнийг заавал ялах болно гэдэл нөгөө мэлхийг чинь устгах нь. Үүнийг харсан хүмүүс вау яасан мундаг юм бэ гэл Вэвэж түүнийг устгахсандаа баярлан тоглоомноос цаанаас нь шагнал өгөхөд багийнхан бөөндөө хувааж авцгаана. Тоглоомондоо ялчсан Вэвэ санаа амар сууж байхад нь бисэний газарт ажилтдаг найз нь хүртэл түүнийг ирээд магтаад амжина. Энэ үед түүн рүү нэгэн мессеж ирэх ба тэрхүү тоглоомон дотор түүнтэй эхнэр нөхрийн байрлагтай залуу нэг газар уулзъя гэж дуудуулснаа хоёулаа салцгаая би чамайг салтын бэлэг гэд хүссэн хэрэгслээ чи эндээ сонгож ав гэхэд Вэвэ надад юу ч хэрэггүй хоёулаа салъя гэд тэр хоёр гэрлэлтэй салгацгаана. Маргааш найз нь түүнтэй ярилцах ба Вэвэ танай хуучин нөхөр чинь нэрээ энэ тоглоомны хамгийн хөөрхөн охинтой гэрлэх гэж байгаа гэдгийг сонсноо. Тэр охин энэ тоглоомныхоо профайл дээрээ өөрийнхөө зургийг байрлуулдаг. Маш олон залуучууд түүнийг амар хөөрхөн гээд чамайг болонгууд зураг байрлуулдаггүй болохоор чинь яг эргэтэй баха гэж ярилцгааж байгаа гэдгийг сонсон Вэвэ яг уужсан усаа асах гэж байхад нь найз нь хөхөрч унаад чи тэгвэл зураг тавиачтай гэл нөгөө хоёр чинь ноцолдож байхад нь өрөөнийх нь нэг найз охин нь Вэвэ чиний талаар сургуулийн мэдээлэл дээр нэг сонин мэдээлэл гарчихсан байна хартаа чамаа шуугар дайдагтай гээд сэтгүүлийн ангийн залуу мэдээлэл тавьчихсан байна гэдгийг харсан Вэвэ шууд уурлан найзтайгаа хамт нөгөө залуугийн танхимд нь орж ирснэ. Миний талаар ямар ч баримтгүйгээр мэдээлэл тавьдаг чи үнэхээр бүдүүлэг залуу юм а гээл шууд урд нь гарч ирснэ. Нөгөө залуугийн чи порно сайт үздэг хэрэггүй. Чиний порно сайт үзснээ чинь би мэднэ. Яагаад вэ гэвэл би чи IT-ийн анги штэ. Чи зүгээр сэтгүүлийн анги бэжэж яалаараа юм ёс журамгүй байдаг байна. Хүний талаар мэдээлэл тавих байгаа бол уг үнэлэлтэй баталгаатай юм тамиар юм. Би энэ айлын хүүд нь хичээл заадгийн. Харин ээж нь олонгууд бизнесмен. Ганц би ээж гэхдээ маш сайн эмэгтэй мөн энэ машиныхаа дугаар нь тэр дугаартай тохирч байгаа үсттэй би чиний дэлхийг харах өнцгөж нь өөрчлөх гэж ирлээ гэхэд нөгөө залуу юу ч хэлж чадахгүй тэр танхим дотор байгаа хүн болгон Вэвэд алгад агшина. Вэвэгийн найз нь түүнийг бусад найзуудаа үнэхээр мундаг байсан гэж Вэвэгээр бахархад нь Вэвэ за юу ч биш ээ гэж яхад нь найзууд нь гадаа явж байсан. Компьютерийн дээдлийн ангийн хамгийн царайлаг сургуулийн од залуу болох Хёнэ явж байна гээл тэд нар бөөндөө шуурцгаагаад дэлгүүр дотроос битрийг харахгүй эн чинь харагддаггүй шил байхгүй юу гээл Хёнэ дэлгүүрийн самар дээр нэг юм бичээл түүнийг Вэвэ гайхаастай тэрийг дагаж бичнэ. Харин Хёнэ хин нэгэнд ямар нэгэн томьёо онлыг батлах гэж оролдож байгаа бололтой охтууд ёо үнэхээр царайлаг юм аа гэж харахгүй гэдгийг мэдсээр ээжэж л доошо тонгоож нуугдаастай. Араас нь гараад харсан сургуулийнх нь нэр хүндтэй охин Хёнэ сэтгэлээ илчилсэн. Нөгөө Хёнэ ч тоохгүй шууд л яваад өгнө. Үүнийг харсан охтууд үнэхээр харгас юм аа Хёнэд ямар ч найз охин байхгүй гэсэн гээл ярилцсан. Оройн нь октод дотор байрандаа ирчихсэн Вэвэ онлайн тоглоомын дотроо хуучин X нөхөр нь компьютер тоглоомны хамгийн хөөрхөн охинтой онлайн тоглоомын дотроо хурмаа ээж нь үнийг нь Вэвэ хараа сууж яхад нь өрөөнийх нь октод аал заалс гэд орилдох үед Вэвэ босготоо санамсаргүйгээр онлайн тоглоомныхоо Вэвэг идэвхжүүлдэг. Харин түүнийгаач мэдгүй аалз бариад байж яхад нь нөгөө Лүв Вэвэ чи хурмаа ээж байгаа хосуудын зүг алах нь тэнд байсан хүмүүс яна Лүв Вэвэ нөгөө хөөрхөн охин татаархаад байгаа бололтой зориуд хурмыг нь
боснуулах гэж гээд энэ бүгдийг уншсан Вэвэ яана яаж энэ байдлаас гарах вэ гэж бодож байснаа. Би өөрийнхөө хэрэгслүүдийг та бүхэнд маш хямдхан заръя гээл нөгөө хурман дээр цугларсан байсан бүх хүмүүсүүдийг өөр дээрээ цуглуулад аваад ирдэг. Ингээд эвгүй байдлаасаа гараад алхаад явж байхад нь энэхүү тоглоомны хамгийн сайн номер 1 тоглогч болох Шоне түүнийг гүүрэн дээр хүлээж ин. Үүнийг харсан Вэвэ миний шүтдэг шүтэн байж тээ гээл хамаг хайраа зарлаад байж хат нь Шоне гинт гарч ирснэ. Хоёулаа гэрлээ гэж аавна. Үүнийг сонссон Вэвэ шууд санахтаа толгоогоо зохиод яасан гинэ гэсэн Шоне. Чи надтай гэрлж хоёулаа 10 баатал яваад хосоороо өрсөлддөг тоглоомон дээр хамтдаа хүчээ нэгтгвэл энэхүү тоглоомыг амархан ялнаа гэдгийг сонссон Вэвэ. Чи яг зөв хүнээ сонгож ирсэн байна. Хоёулаа энэхүү тоглоомыг буц цохих болно. Тэгвэл явж хурмаа хийцгээе гэгтэн Шоне. Хүлээж байгаараа надад хурмын ёслолд бэлдэх зүйл байна гин. Ингээд харсан Шонегийн нөгөө талд яг бодит ертөнцид Хёна байдаг. Харин найзуудаа би удахгүй хурмаа хийх гэж байгаа. Та нар миний хурман дээр хүрлцэж ирээрэй гэгтэн найзууд нь мэйл гайхна. Харин Вэвэ найздаа онлайн тоглоом дээр Шонотой хурмаа хийх гэж байгаа тухайгаа хэлэхдээ найз нь "Вау, тэр тоглоомны хамгийн мундаг мастер уу" гэсэн найзууд нь "Царайлаг уу. Гэхдээ чи дэндүү олон залуутай хурмаа хийгээд байгаа юм шүү" гэсэн. Вэвэ та нар энэ тоглоомыг сайн ойлгохгүй болохоор ингэж хэлж байгаамаа. Заавалжгүй хэн нэгэнтэй хамтарч энэ тоглоомонд ч тоглодог байхгүй юу гэд найзуудаа тайлбарлана. Вэвэ Шоне хоёрын хурмын өдөр болж Шоне Вэвэд хурмын энж хэмээн нэлээд их хэрэгслүүд өгнө. Гэтэл түүнийг нь Вэвэ авахыг татгалзахад Шоне чи энэ бүгдийг баатал дээр ашиглаарай гин. Вэвэж бас зүгээр байсангүй Шонед хурмын энж хэмээн түүнд хэрэгсэл бэлэглэнэ. Ингээд манай хоёр маань найрамдалтайгаар маш гоё хурмаа хийцгэн. Хэдийгээр энэхүү хурмын онлайн тоглоомны хуримч гэсэн Вэвэ маань сэтгэл хангалуун байгаа харагдана. Ингээд албан ёсоор эхнэр нөхөр болоход онлайн тоглоом цаанаас нь Вэвэ болон Шоне хоёрыг албан ёсоор эхнэр нөхөр болсныг онлайн тоглоомны бүх хүмүүс зарлана. Үүнийг сонсон хүмүүс маш их гайхан Вэвэвийг энэхүү тоглоомны мастертай хурмаа хийлээ хэмээн хүн болгон ярилццгаана. Харин Шоне Вэвэд өөрийнхөө хамгийн сайн 3 найзаагаа танилцуулах ба 3 найз нь ч мөн бид гуравт маш сайн хандаж байгаарай бэрхжээ гээл манай хэд маань сайхан танилцсан. Харин Шоне өөрийнхөө бэлдсэн зүйлийг Вэвэд харуулахын тулд шууд л нэгэн маш гоё ятаг гаргаж ирэн үнэхээр сайхан аялгау болон ид шидээ гаргаж ирээд дотроос нь маш гоё нисдэг цагаан морь гарч ирнэ. Үүнийг харсан Вэвэ болон найзууд нь бүгдээрээ гайхацгаана. Тэрхүү морин дээрээ Вэвэг сондлон хотын дээгүүр нисгэд хүн болгон Вэвэ татарх нь үнэхээр гайхалтай. Найзууд нь хүртэл чи яаж үүнийг хийсэн бэ гээл Вэвэ үнийг нь бодоод эмороостэй маш гоё бэлэг авчихсан хүн чинь аргагүй штэ. Үүнийг нь анзаарсан найз нь чи яаж гсэн бэ, хүнд дурлжсан юм уу, хэнийг бодоод байгаа юм гээл Вэвээс асуухад Вэвэ түүний тоохгүй номын сангаас гараад явна. Харин энэ үед нь номын сангийн гадаа I love you гэд лагаар биччихсэн. Тэгснээ өөдөөс нь гинт зураг аваад хэн блэ гэд харсан сэтгүүлийн ангийн нөгөө залуу. Тэгснээ Вэвэ намайг үнэхээр уучлаарай, би чамайг тэгж бичихээсгүй байсан. Чиний талаар мэдээгүй бэжэж хамаагүй юм ярьсан байна. Намайг цоогоо гэдэг хоёлоо танилцээ, би үнэхээр дайжгүй, мөнгөтэй ол мөнгөтэй, ухаантай ол ухаантай залуу шүү гэлдэгсэн. Манай Вэвэ түүнийг юу гэж тоохов дээ. Уучлаарай, би чам шиг залууг сонирхдаггүй. Би өөртөөгөө адилхан IT инженерийн залуу сонирхдаг гэж ярьж ил хажуудалд нь явж байсан IT инженерийн залуу "Өө, чи над чиг залууг сонирхдаг юм байна. Тэгвэл намайг сонирхдаг бол над руу залгаарай заа юу" гэдэл Вэвэ маань тоосон юм байхгүй. Нөгөө нэг залуунж хойноос нь гуугастай. IT-гийн нөгөө залуучаа анги руугаа орж ирснээр Хёнед чи доотлын курсын Вэвийг таних уу? Тэр нь сэтгүүлийн ангийн нэг залуу хайр зарлаад буу юм болж ин. Тэр хоёр гадаа зогсож байлаа гэдгийг сонсон Хёнэ шууд сүнхээ өрөөд гарна. Энэ үед нь Вэвэ яаж энэ нойтон хамаа шиг юмаа салах вэ гэд нилээн бодож байснаа. Гинт нэг арга бодсон бололтой. Уучлаарай, би хүнд сайн. Компьютерийн тэнхимийн дээдлийн курсын ах болох Хёнод маш сайн. Анх харсан өдрөөсөө хойш би түүнд дурлцсан гэл дотроо намайг уучлаарай, таны нэрийг барьж байгаад гэл тэгснэ энэ хайр маань үнчин хайр. Тэр намайг хайртай гэдгийг ч мэдэхгүй, бараг намайг байдаг гэдгийг ч мэдэхгүй гэдэл бурж өгж байхад нь ард нь нөгөө Хёно нэрээ зогсчихсон. Надад дурлсанд баярлаа гэхтэн Вэвэ бандсандаа зүгээрээч гэх шиг. Тэгснэ газ бушуухан тэндээс халахын төрс хамаг юмаа унгаагаал санд минь сандарчихсан хүн бушуухан тэндээс хөдлөөд алга болно. Энэ бүгдийг өөрийн биеэр харсан сонссон Хёногийн найз нь бусад найзуудтай Вэвэг юу гэж ярьсан тухай хэлэхдээ найзууд нь "Йоо, яасан гоё юм бэ? Атаархмаар юм аа. Чам тэр охин таалагддггүй" гээл Хёногийн саналыг асууж байхад нь түүний утсан дуурна. Тэрээр уцаар ярьж байгаад "За ойлголоо, удахгүй уулзъя" гэд уцаа тасалснаа найзуудаа. Хятадын онлайн тоглоомны 3 шилдэг компани нэгэн залгаж байна. Бидний явуулсан төсөл маш их таалагдсан гинэ. Хэдүүлээд ихлээр тоглоомоо илүү боловсронгуй болгоцгоё гэд найзуудтайгаа ханцуугаар шамлан өөрсдийнхөө зохион бүтээж байгаа онлайн тоглоомныхоо ажил руугаа шамдан орцгооно.
ВВ-ийг интернет кафе руу орж ирэхэд нь онлайн тоглоомныхын чатанд нь багийнхан нэг хүн нь чамайг бусад багийнхан хардаад ахын чи багийнхаа нууц зүйлсийг бусдад тараачихсан хэрэггүй гэхэд нь ВВ юу яриад байгаа юм би очиж уулзна гин. Харин очиж уулзахад нь багийнхан хүмүүс чи бидний нууц зүйлсийг бусдад тараачихсан байна. Чамайг тараасан гээд байна гэдэл нэг л хойгуураа явуулгатай зүйл болчихсон болол тээ. ВВ өөрийгөө ийм зүйл хийгээгүй гэдгээ хэлсэн боловч хинж түүнд итгэдэггүй. Харин ч бүр түн рүү дайрна. Үүнийг харсан ВВ надад итгэдэггүй багийнхан надад хэрэггүй. Тиймээс би энэ багаас гарлаа гэд шууд энэхүү багаас гарчхана. Бүхэл шөнөжин Хёна найзуудтайгаа онлайн тоглоомныхоо хөгжүүлгийг хийчээд яг амархаж байхад нэг найз нь би рэгчэд ямар нэгэн зүйл болчихсон бололтой түүнийг багийнхан нь хамтдаа нээлж гүжирдээд багаас нь гаргачихсан байна гэдгийг сонссон Хёна шууд уурлан нөгөө багийн ахлагчийг шууд гардан дулаан дуудана. Ингэснээрээ өөрийн эхнэрийнхаа нэр төрийг цэвэрлэж байгаа хэрэг үүнийг сонссон онлайн тоглоомны багийнхан вау яасан гоё юм бэ үнэхээр гайхалтай үзүүртэй тулаан болох нь гэл хүн болгон сүйд энэ тулааны талаар юу ч мэдээгүй байсан ВВ рүү найзан залгаж мэдэгдэн харин ВВ санарсандаа шууд л номын сангийн компьютерийн хэсэг рүү очиж суун. Энэхүү тулааны нэг талаас нь ВВ-ийн онлайн тоглоом доторх хуучин X нөхөр за мөн гарсан багийнх нь ахлагч. За энэ хүн бол яг бодит ертөнц дээрээ ВВ-д хайр зарлаад байдаг. Сэтгүүлийн ангийн залуу болох цоого байдаг. Харин нөгөө талаас нь бол онлайн тоглоом дотор яг одоо ВВ-ийн нөхөр болох Шоне, харин бодит ертөнц дээр сургуулийн хамгийн од залуу болох компьютер IT-ийн ангийн залуу болох Хёне байдаг. За энэ хоёрын тулаан бол үнэхээр гал яах ч аргагүй манай Шоне илүүрхэж нөгөө арчаагүй амьтныг зүгээр зүүл дуусгана. Үүнийг харсан ВВ түүнд дахин дурлаж харин найзууд нь яасан мундаг юм бэ гэж шагшарцгаана. Тулааны дараа Шона Лүв ВВ-д маш гоё тэнгэрийн диваажин шиг газар авчран түүнийг цаашдаа хамгаалах болно гэдгээ хэлнэ. Үүнийг сонссон ВВ-гийн сэтгэл нь яг бодит ертөнцийн маш их тоглон. Үнэхээр гайхалтай диваажин шиг ертөнцийг хараа догдолж суугаа ВВ-г бодит ертөнцийн Хёне хараа суучсан инээмсэглэж байна. Ингээд манай хоёрын маань гайхалтай хосын хослол эхлэх болно. Тэр хоёр маань 10 баатал явах бөгөөд тулалдсан тулаан болгон дээрээ байнга ялалт байгуулж эсрэг талынхаа хосуудыг бууц зогсоор хамгийн сүүлийнхаа 10 дахь баатал хүртэл явчихсан. Манай хоёр маргааш хамгийн сүүлийн баатал болно. Тиймээс 7 цагт яг цагаа бариарай. Чи бит хоёр үнэхээр сайн явсан. Хойлоо зоригтой удахгүй хүрлээ шүү гэд хоёр биенийгаа зоригжуулан итгэж байгаагаа хэллэн салцгаана. Маргааш нь Хёне найзуудтайгаа хамт Хятадын онлайн тоглоомны 3 том компани нэг дээр нь очин өөрсдийн зохион бүтээсэн онлайн тоглоомныхоо танилцуулга буюу тайланг хийж байна. Харин энэ нь нөгөө компани захиралд маш их таалагдана. Орой болж 10 дахь баатал эхлэж байгаа. Болцсон газраа тохирсон цагта ВВ ирчихсэн Шоныг хүлээж ин. Харамсалтай нь Шоне ирэхгүй. Тэнд байгаа онлайн тоглоом тоглож байгаа хүмүүс яна Шонед ВВ хаягдчихсан бололтой гэдэл хүн болгон ам уралтна. ВВ Шонаг ирнэгээд эцээ хүртэл хүлээнд бүр шуун дунд дуртал болно. Харамсалтай нь Шоно ирдэггүй. Үүнээс болоод ВВ нэлээд сэтгэлээр унах ба хэд хоног л түүнийг өөртөө холбогдохыг хүлээх боловч тэрээр онлайн тоглоомондоо огт орж ирдэггүй. Сүүлдээ бүр ВВ Шонаг хий хараад ундаг. Ингээд өрөөндөө гутарчихсан хүн орж ирсэн чинь өрөөнийх нь найз нь ВВ танай нөхрийн найз нь тоглоомонд онлайн байна гэдгийг сонссон ВВ шууд л тоглоом руугаа ороод нөгөө залуугаас Шоныг яасныг асуун. Мөн та нар яагаад бүгдээрээ таг чиг олсныг асуухад нөгөөх нь бид нар хамтдаа машинаар явж байгаад машины ослд орчихсон юм аа. Тэгээд хэд хоног эмнэлэгт байжгаад гэд бичсэн яг тоогонд асарчин. Тэгснээ нөгөөдөг чинь Хёнед өө би рэгчэд биднийг ослд орсон тухай яг бичээд байжсэн тогт асарчлаа гэдгийг сонссон. Хёне шууд л өрөөнөөсөө гарч гүн. Нөгөө таалцч ВВ Шонод санаа зовон шууд л тэр хоёр нөгөө интернет тоглоомондоо уулзалдах ба биендээ маш их санаа зовсон. Тэгтээ зүгээрээ хоёулаа удахгүй уулзъя. Яг амьд ертөнцийн гэд манай хоёр тохиролцсон. Хэд хоногоос ВВ бөөнхөр найзуудтайгаа хамт дэлгүүр гэсэл надад хувц сонгоход туслаад өгөөч гэл найзууд нь чи яагаад гинт хувц сонгох болсон юм бэ? Эрэгтэй хүнтэй уулзах гэж байгаа мó гэл ВВ сонгосон хувцаа өмсөж гарч ирсэн. Үнэхээр хөөхөн цагаан даашинцтай. Тэгээд чи үнэхээр үннээ хэлээч гэсэн манай ВВ санамсаргүйгээр тийм ээ би эрэгтэй хүнтэй уулзах гэж байгаамаа гэл баригдчихна. ВВ Шоно хоёрын уулзах өдөр гэхдээ ВВ хизээч амьдралдаа тэр хүнийг өмнө нь харж байгаагүй. Хёне гэдгийг нь огт мэдэхгүй. Шалгалтынхаа өдөр бушуухан шалгалтаа дуусгаад 3 цаг болсон чинь багштай хумгүй шалгалтынхаа материалыг хураалгаад ангиасаа гарч гүн. Явж явах замдаа машины толинд өөрийгөө янзлаад яаж мэдлэгээ хүртэл бэлдээстэй. Ингээд уулзах газраа товлсон цагтаа товлсон газраа очиод хүлээж ийн. Гүүрэн дээр зогсож исэн нөгөө сургуулийнх нь од залуу болох Хёне дээдлийнх нь ангийн ах. Тэгснээ өөрлөг хараад байсан чинь манай ВВ энэ одоо яагаад над руу хараад байгаа юм болоо? Яагаад над руу зүглээд ирвэ? Яг дээрээ ярьсан юмнаас болов гэл
Бодож байхад нь нөгөө дээдлийнх нь ангийн ах нь хүрээд ирнэ. "Вэ сайн байна уу?" гэд мэндэлсэн нөгөөдг нь "Би чамтай уулзах гэж ирсэн юм аа. Би Шона байна" гин. Үүнийг сонссон Вэ бүр мэл гайхаастай "Та Шона байх нэ? Би Вэ байна" гэд манай хоёр үнэхээр гоё танилцсан. Шона шууд л "Чи сундалчих. Би чамайг сундлаад аваад явъя. Хоёулаа сургуулийн зал руу явъя" гэдгийг сонссон Вэ. Та бид хоёр хамт явж болохгүй баха хэрвээ дэх юм бол сургуулаар нэг та бид хоёрыг холбож ярих болно штэ гэхэд нь Хёне чи бид хоёр чинь угаасаа ихнэр нөхөр биздэй гэд Вэ гинээлгэн. Ингээд манай хоёр нэг хүрхэн танилцчихсан. Вэ арт талд нь сундлаад богинохон балааж өмсчихсэн нэг л эвгүй байгааг нь Хёне анзаарчихна. Ингээд явж байгаа түр зогсонгуудаа би дэлгүүр ороод ирье гэд явх хоорондор манай Вэ үнэхээр их баярлаад л ам нь ар дээрээ гарах нэ бүр инээтэй барьж чадаал ичингүүрээ зогсож байхад нь Хёне дэлгүүрээс жоохон идэж уух юм руу авчираад Вэ дүгнэ. Өөрт нь анхаарал далдуураа тавьж байгааг нь Вэ анзаараад маш их баярлна. Нөгөө тортой амийн өвөр дээрээ тавьчихсан санаа зовох зүйлгүйгээр Хёнег хараас нь тэрврээд манай хоёр сургуулийн талбайгаар явхад хүүхдүүд тэр хоёрыг хараад энэ хоёрыг хартаа үерхдэг болцсон байх та юу вэ? Яна Хёне Вэ хоёроо гээл ам уралдаад ярилцсан. Тэдний сургууль өөр сургуультай сагсан бөмбөгийн тэмцээн болж байгаа. Харин үүнийг нь сургуулийнх нь хүүхдүүд буюу октод нь дэмжгээд ирчихсэн. Вэ яана уучлаарай би жоохон хоцорчлоо гэсэн өмнө нь Хёнед хайр заалаад байсан охин урд нь сууснаа. Та нар жоохон чимээгүй болчих гээл нөгөө багийнхан гарч ирсэн. Хёне гэд өөрийнхөө барьсан самрыг өргөөл бөөнсүүд. Хёне гарч ирсэн чинь сургуулийнх нь октод яана хардаа Хёне байна үнэхээр царайлаг юм аа гээл сургуулийн бүх октод Хёнег хараастай. Харин Хёне бол Вэвийг харна. Вэ өөрийг нь харж байгаа гэдгийг мэдж байгаа болохоор ичээд нүрээ нуун. Харин нөгөө урд нь сууж байсан охины найз нь яна Хёне яг чам руу хараад байна гээл нөгөө охины чинь нилээн хөөргөж авна. Ингээд тэмцээн эхлээд сургуулийн октод бүгдээрээ өөрийнхөө сургуулийн багийг дэмжээл бөөнсүүд. Энэ донд нь Вэ чорчсон Хёнег бүр дэмжээстэй. Инээ далдаал вау гол хийчихлээ гэл харин Хёне завсар авахаар л байн Вэ рүү хараастай. Вэ бүр ичээд яана гэл нөгөө урд нь сууж исэн охин яг миний зүг хараад байна. Намайг зүглээд ирлээ гэд Хёне бүр Вэ-ийн зүг алхаад ирнэ. Харин нөгөө хайр зарлаад исэн охин шууд босноо. Сайн уу Хёне гэсэн нөгөөдг нь тоож байгаа ч юм байхгүй зөрж явснаа. Вэ-г чи амралтын өдөр юу хийх юм хоёулаа хамт уулзах уу гэсэн Вэ би хичээлээ хийн гэснээ. Би яагаад ингэж хийлчих вэ гээл дотроо бодно. Тэгснээ тэгвэл хамт хичээлээ хий гээл Хёне. Найзуудыг нь уучлаарай та нар цаашаа суучихгүй юу? Би энд суух гэсэн ингээл найзууд нь сандраад зай тавьж өгнө. Харин нөгөө хайр зарлаад байсан охин ч бандсандаа яваад өгнө. Хёне Вэ-ийн хажууд суучихсан. Найзууд нь бүр юу ч дуурч чадахгүй. Сургуулаараа дөрөв Хёнег Вэ-ийн хажууд суучихсан байна гэд бүр бөөн шок. Ингээд тэмцээн ч өндөрлөөд л бүгдээрээ тэмцээнээ үзэж дуусгана. Оройн нь Вэ өрөөндөө байсан чинь найзууд нь бүр за юу болсон бид нарт тайлбарч хэл гэсэн Вэ. За би дасгалаа хийгээд хяа байж игээд найзууд нь чи яаж явж байгаад Хёнетэй үерхч вэ гээл бүгдээрээ инээд ханаад Вэ Хёне хоёр үерхэд хэд хонсон. Вэ Хёнегоос чи яагаад онлайн тоглоом дээр над дээр гэрлэх санал тавьсан бэ? Намайг хэн гэдгийг танихгүй байсан мэт гэсэн Хёне чи л тэгж бодож байгаа. Яг үнэндээ би чамайг хинбэ гэдгийг мэднэ. Тэр бороотой шүн чи надтай яг мөргөлдөх гэж байснаа зүгээр л бушуухан яарад над руу ч хараагүй. Тэгэхээр надад сонирхолтой санагдаад юунд ингэж амар яарад байгаа юм болоо гэд харсан чи бүр тоглоомондоо ухаанаа өгчихсөн. Маш сайн тоглож байсан чиний тэр гурууны хөдлөлт за мөн харж байгаа мөн тэр хийж байгаа зүйлдээ сэтгэлээ өгж байгаа хүртлээ чинь би хараад яасан дайжгүй хөөрхөн охин бэ гэж бодоод л тэгээд л чамд гэрлэх санал тавьчихсан гэд хэлсэн. Манай Вэ тийм үү гэж гайхна. Ингээд манай хоёр хамтдаа яваад Хёнегийн найзуудтайгаа хамт ажиллаа хийдэг хурлан дээр нь очино. Үүнийг нь хараад Вэ маш их баярлна. Чи яагаад намайг энд авчирч байгаа юм бэ? Үнэхээр чи надад итгэдэг хэрэггүй гэсэн нөгөөх нь тийм ээ би чамд өөрөөсөө илүү итгэдэг. Энэ миний дуртай тоглоом гэл өөрийнхөө компьютер тоглоомны цуглуулгынуудыг үзүүлснэ. Зоос хийгээд тоглодог Sega тоглоомоор хүртэл тэр хоёр тоглоод амжина. Ингээд хамтдаа кофе ууж байхдаа Хёне би чамд өөрийнхөө хийж байгаа зүйлийг танилцуулъя гэд нөгөө нэг онлайн тоглоомоо танилцуулна. Үүнийг нь харсан Вэ чи үнэхээр мундаг юм аа чамд зориг байна. Чамтай уулзсандаа үнэхээр их баяртай байна гэд манай хоёрыг тэрвэрлдэж байх үед Хёнегийн найзууд нь орж ирснэ. Вэтэй танилцсан. Вэ өөрийгөө Лүв Вэ гэдгийг хэлэхэд найзууд нь чи тэгэхээр онлайн тоглоом дээр манай бэрэгч бас үнэхээр амьдрал дээр Хёнегийн найз охин байх нэ сонирхолтой юм аа гэдэл манай хэд маш гоё танилцгаана.
Хэд хоногийн дараа ВВ рүү өмнөх багийнхан найз нь залгаснаа удахгүй манай багийнхан уулзалтах гэж байгаа чи хурж ирээрэй гин. Харин нөгөө багийнхан нь хоорондоо уулзалтаад би тэр баатар байна, би энэ баатар байна гэж бөө юм болцгоогоол. Харин нөгөө цоогоо чинь би багийн ахлагч цоогоо байна гэж нөгөө хэдтэйгээ ярилцаастай тэгсэн тэр дунд ВВ ирэхгүй хаа ВВ чи эргэтэй хүнгээ эзэн тэр яаж ирэх юм бэ гэж ам уралдаал ярилцгаана. Энэ үед нь ВВ орж ирснэ. Сайн байна уу би лүү ВВ байна гэсэн нөгөө цоогоо чинь мэл гайхаастай өө ВВ чи лүү ВВ байсан хэрэггүй гэл хажууд нь байсан онлайн тоглоомныхан шинэ ихнэр нь өө чи ВВ хэрэггүй би одоо цоогогийн ихнэр гэсэн нөгөө цоогоо чинь шинэ ихнэр ээж тоож байгаа юм байхгүй ингээд тэр хэд бөөндөө хамтдаа танилцсандаа баяртай байна гэж хундаг юм өргөцгөн. Уулзалт сайхан болж багийнханд харахаар болно. Энэ үед цоогоо өөрийнхөө машинда шинэ ихнэрээс суулгасан хэрнээл ВВ би чамайг хүргээд өгье гэсэн ВВ хэрэггүй баярлаа найз залуу маань ирж авна гин. Энэ үед Хёна ирээл шүхэр барьчихсан бороо ороостай. Амар хөөрхөн би руугаа инээгээл за би чамайг хүргэж өгье хоёлаа явах уу гэсэн цоогоо өө чи түүнтэй үргэлжлэх болчихсон юм уу гэд нөгөө цоогоогийн чинь шинэ ихнэр нь таны найз охин чинь онлайн дээр өөр залуутай үргэлжлэхийг мэдгүй өмнө нь манай найз залуутай үргэлжлэх байсан штэ гэл тэнийг юм ярьж ойрлж эхэлнэ. Харин үүнийг нь сонсон Хёна надад наадах чинь хамаагүй гээл ВВ-ийг аваад явна. Ингээд манай хоёр цаашаа явж байх үедээ ВВ намайг уучлаарай чамайг би эвгүй байдалд оруулчихлаа гэсэн Хёна үгүй би чамайг цаашдаа байн хамгаалах болно. Тиймээс чи үнийг зөвшөөрөөрэй гин. Үүнийг сонсон ВВ маш их баярлана. Ингээд сургуулийн амралт болж улирлын амралт эхэлгээд хүн болгон л гэрлөөгөө яваастай ВВ Хёнагийн дэрэг дүлдий гэж гуйсан боловч Хёна үгүй чи гэрлөөгөө яв харин би ажилтаа ажиллаа хийж эндээ үлдэх болно чи заавалчгүй сайхан амарчаад ир гэл ВВ маань явахыг хүсгүй байсан ч гэсэн Хёнагийн үгийг дагаад за ойлголоо гэд манай хоёр тэрвэрлдээд ВВ машиндаа сууна. Хёна найзуудтайгаа хамт өөрсдийн зохиосон шинэ тоглоомныхаа төслийг эхлүүлэх гээд нөгөө компани дээр очсон. Компанийн зохион бүтээгч нь шинэ тоглоом зохион бүтээсэн гээд нөгөө хэдий чин тоглоомных нь бүх дөрүүдийг авчихсан. Тэгснээр нэрнүүдийн зүгээр өөрчилснөө. Бид нар өөрсдөө шинэ тоглоом зохион бүтээж гэлээ. Та нарын тоглоом биднэрт шаардлагагүй хэрэггүй болчлоо гэдгийг сонссон нөгөө хэд маань яаж ингэж чадчихна? Бидний тоглоомыг тэр чигт нь хуулчихсан байж тээ гихтэн захирлна. 50 байцгаа залуусаа санаад авахцах зүйл алийг тэр гихвдээ та нар гомлохгүйгээд энд гарын үсгээ зурчих би яах вэ нөхөн төлбөр гэд хідэн төгрөг өгье гэхийг сонсон нэг найз нь шууд босч ирээ захирал руу дайрна үүнийг нь Хёна болиуснаа шууд нөгөө өгсөн гэрээгийн нүүрэн дээр нураад манай хэд тэр өрөөнөөс гарцгаана. Хёнагийн хувьд найзуудтайгаа маш олон жил сар энэхүү төсөлтөөр бие сэтгэлээ зориулан өөрсөддөө зориулсан маш гоё тоглоом залуучуудын шинэ үеийг бүтээх зүйлсийг бэлтнэ гэж бодоод энэхүү тоглоомоо хийсэн боловч харамсалтайгаар муухай компанид лойр дуусандаа харамсан алхаж байна. Тэгээд найзуудыгаа та нар хайрцгаа би харин эндээ үлднэ гэд үлдэнэ. Шинэ жил болох гээд ВВ гэртээ ВВ-ийн аав ээж хоёр нь маш гоё хоол хийгээстэй ВВ Хёнатай ярихдаа би яг одоо шинэ жилийн салаад хийж байна. Удахгүй хэдхэн цагийн дараа он гарлаа штэ. Тандын ширээн дээр чинь юу байна гэсэн Хёна хөөрхий ВВ-гийн санааг нь зовохгүй гэд гудамжнаас гудамжны хоол авч идчихэж маш гой хоолнуудын нэр хэлнэ. Харин үүнийг нь сонссон ВВ за ашгүй дээ би бас шинэ оноо аав ээжтэйгээ гаргалаа. Шинэ оноо сайхан ухтаараа гэд маш гой ширээ засчихсан ээж автагаа шинэ оноо угтах гад хүлээж байна. Энд үед нь ВВ-ийн утсанд мессеж ирэх ба ВВ байж байгаарэ гэд өрөөлөгөө орно. Аав ээж нь энэ үед нь ВВ яг найз залуутай болчихсон юм шиг байна гэд л ярилцгаана. ВВ-ийг онлайн тоглоомондоо орж ирэхэд нь түүнд зориулан Хёна онлайн тоглоомон дотроо маш гоё галт наадам бэлдээд хийчихсэн. Үүнийг ВВ хараад маш их баярлан "Вау, үнэхээр гайхалтай юм аа. Надад зориулж энэ бүхнийг хийсэн гэж үү" гэвэл Хёна "Тиймээ би чамд зориулсан. Хоёулаа цаашдаа байнга хамт байх болно" гэд манай хоёр маш гоё галт наадмаа шинэ жилийн яг угтах тэр мөчөд харцгаана. Ингээд ВВ тэрхүү галт наадмыг харсандаа баярлан Хёнагийн найзуудтай мэдлэн шинэ оны мэд хүргэсэн боловч найзууд нь нэг л баргар яасан бол гэд ВВ бүх учир начрыг найзуудаас нь сонсон. Бушуухан тэр орой галт тэргэнд сууна. Маргааш нь Хёна оффистаа унтчихсан өглөө сэрэгт нь хин нэгэн цонх руу ямар нэгэн зүйл шидэд байна. Үүнийг нь гайхсан Хёна цонхороо хараад тэгээд гараад ирчихсэн гадаан нь гурван найз нь ВВ-тэй зогсож байна. ВВ нэг хөөрхөн бенгалийн гал асаачсан. Хёна урагшаа зоригтой байгаарай шинэ оны мэд өргөлж бид чиний талд байх болно. Бид хамтдаа байвал хүчтэй гэдэл дуулаад орилоод байна. Үүнийг нь Хёна нулимстай нүдээр харна. Ингээд манай хэд офис руугаа орох ба лифтэн дотор гурван найз нь хитүүлээ юу хийх
энэхүү орж ямар ч байсан халуун юм ууцгаая гэд Вэвэ араас нь гаргаж байхад нь Хёна түүнийг татаад болиуснаа лифтийн хаалгыг хаачин найзууд нь юу болох вэ гэх үед Хёна Вэвэг татаж авчирснаа өөрлөгөө тулгаад үнсэлж эхэлнэ. Энэ бол манай хоёрын анхны үнсэлт бөгөөд маш гоё романтик лифтэн дотор хоёулахнаа. Вау, үнэхээр хөөрхөн. За энэ ч яг хөө ингээд лифт маань нээсэн найзууд нь вау та хоёр юу хийж байгаа гэсэн нөгөө хоёр чи юуж болоогүй юм шиг гарч ирнэ. Ингээд манай хэд бөөндөө ширээнийхээ ард сууцгаагаад за хэдүүлээ тоглоомныхоо хамгийн сүүлийн левелийг давцгаая гэд бөөндөө хамт тоглоом руугаа орцгооно. Энэ тоглоомных нь хамгийн сүүлийн левел бөгөөд луутай тулалд нь энэхүү лууг Хёна сэрэх бөгөөд луу маш хүчрэхэг чулуугаар үүсчихсэн нилээн баршгүй даваа байдаг. Харин багийнхан бөөндөө хамтдаа нийлж Хёна болон Вэвэ за мөн түүний гурван найз нь бүгдээрээ хүчээ нийлүүлэн лууг эн тэндээс нь барьж байх үед Хёна өөрийн сэлмээрээ түүний голоор нь зүсэж байгаад арай ч үнэг эмгэж тэрхүү лууг ялж байгаагаар манай хэд маань онлайн тоглоомныхоо хамгийн сүүлийн үеийг давж ялагч болно. Ялалт байгуулсан манай хэд маань сэтгэл нь хөрөөд гадаа гарч засаар байлдан өөрсдийнхөө нэрийг хэлцгэн энэ үед нь Хёна болон Вэвэ хоёр яагаад бүгдийг шинээр эхэлж болохгүй гэж хэдүүлээ шинэ үеийн шинэ залуусыг төлөөсөн маш гоё тоглоом бүтээцгээе гэд манай хэд тиймээ хэдүүлээ шинэ тоглоом бүтээцгээе гэж зоригжин шинэ ажилдаа орцгооно. Ингээд бүгдээрээ ганцуугаар шамлан хуучин тоглоомны төслийг бүгдийн цаашаа хийн бүгдээрээ шинэ төсөлтөд орно. Энэ үед Вэвэгийн PC тоглоомны найз нь хүрээд ирчихсэн. Вэвэж мөн бидэнд туслах хүн хэрэгтэй гэд манай хэд маш гоё шинэ залуусын шинэ хотыг бүтээн. Энэхүү төсөл нь маш амжилттай явж бүх сурчилгаа болон интернетээр тэдний тоглоомыг яриастай. Үүнийг харсан манай хэд урамшаад байж байхад нь гаднаас тэг хүн орж ирснээ та нар шиг залуучуудыг би дэмжих маш их хүсэж байна. Манай компани мөн залуухан шинэ компани байгаа. Тиймээс та нартай хамтарч энэхүү төсөл дээр чинь ажилламаар байна гэд манай хэд бөөн баяр болцгооно. Үүнээс хойш 4 жилийн дараа манай хэдийн зохион бүтээсэн нөгөө тоглоом нь маш алдартай болж тоглоомныхоо нээлтийг хийх өдөр болно. Ингээд хүн болгон урагдаад ирчихсэн Вэвэ цонхоор харна. Цонхоор хараад инээмсэглэж байгаа Вэвэг мөн л Хёна хараа зогсож байна. Хёна Вэвэд хандан энэ бүх зүйлийг чамгүйгээр би хизээж хийж чадахгүй. Чи бид хоёр хамтдаа байсан учраас өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүллээ гин нөгөө шин захирал шинхэн тоглоомоо нээлтийг хийж байгаа бөгөөд AI-аар шинхэн ертөнцийн залуучуудын шинэ ертөнц, шинэ тоглоом гээд хүн болгон баярлцгаана. Харин Вэвэ Хёна хоёр бол онлайн тоглоомны мөрөөдлийн ертөнц дотор танилцсан бол яг бодит амьдрал дээр өөрсдийнхөө мөрөөдлийн ертөнцийг биелүүлж чадсанаар манай кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол мөнгө лунаа суугаад дэмжиж лайк болон сабскрайба дараарай. Лунаа нуудахгүй илүү гоё кино оруулах учраас хүлээж байгаарай. Баярлалаа.